Цамбалаг сумын улсын тэргүүний лаборатори 1-р сургуульд 2023-аас 2024 оны хичээлийн жилд 1-р ангид ирсэн суралцсан сурагчид 4-р сарын 20-ны өдөр сурсан мэдснээ эрхэм багш ээж аав асран хамгаалагчдаа тайлгналаа. Ямар сургууль вэ? Эв. За, багсаа юу гэж хэлмээр байна? Баярлаа гэлээ. Өнөөдөр ямар баяр вэ? Эрдэнэ баяр. За, юу сурч мэдсэн? Дуу үжиг. Тэгээд ямар шүлэг байсан? Шүлгээ яаж Шүлгээ байсан. 13-ын тоосыг ахаад ажууд маань вар гэхэд ордог. Эв үсэг бий байна. Хэн багш юм бэ? Айн баяр өгсөн. За, багш нь юу заасан бэ? Үсэг таадас. За, сургууль сурах ямар вэ? Гоё. За, энэ үсэг болсон юм байна шүү дээ, тийм? Шүлгээс нэг уншлаа. Энэ үсэг шүү дээ. Ном уншаарай. Номны нөхөр болоорой. Ном унших сайхандаа энэ үсгээ мэдэндээ. За, аав ээжтэй багштай юу гэж хэлмээр вэ? Аав ээжтэй хайртай шүү, багштай хайртай шүү. Ямар баяр вэ те? Өслөө. Сэдвийн баяр гэдэг. Өнөөдөр яаж баярлж байна? Гоё. Яаж баярлсан? Багш нар нь аав ээжийн бэлэг өгсөн. Бэлэн өгсөн. За, багштай юу гэж хэлв? Баярлалаа. Аав ээжтэй юу гэж хэлв? Баярлалаа шүү. Улсын тэргүүний лаборатори 1-р сургууль энэ хичээлийн жил 1-р ангид 200 гаруй сурагч ирсэн сурагчид байгаа юм. Тус сургуулийн тухайд энэ жил 1-р ангийн сурагчдынхаа уншаад ойлгох чадварыг хэрхэн яаж хөгжүүлэх вэ гэдэг төлөвөө анхаарах, мөн зүрх сэтгэлийн боловсрол олгох, дадал суулгахыг сургалтын арга барилдаа чухалчдан авч үзжээ. Ач холбогдлыг юу гэж харж байна гэхээр ганцхан уншуулаад бичүүлээд бодоод сурахгүй яг нэг уншаад ойлгох чадварыг 1-р ангиас нь яаж хөгжүүлэх вэ гэдгийг мэрэгжлийн түвшинд шинжлэх ухааны үзэлтэйгээр яг нөгөө ихтер ажиллаа задлан шинжилгээл хийлгээ явж байгаараа тань мэдхийн хувьд онцлог байгаа. Дээрээс нь нөгөө зүрх сэтгэлийн боловсрол буюу одоо хүний өмнөөс хараад ихц мэдлэгчтэй ингээд 3 янзын мэдлэгийг бодоод энэ сурагчид маань бараг 86-90% нь ингээд хийгээд дадаад хэвшиж байгаагаараа бас энэ жил бас онцлог байгаа. Дээрээс нь нөгөө хүүхдүүд маань нөгөө нийлбэшгийн тулд өөрийгөө таних, өөрийнхөө анхаарлыг төвлөрүүлэх зорилготойгоор төрөл бүрийн ажлууд явуулж байгаагийн нэг нь болохоор бүх ангидын хүүхдүүд маань нөгөө бяцлаглал хийгээд сурсан байгаа. Нэг 5-10 минутын бяцлаглалыг яг нөгөө анхаарлын төвлөрөлтөнд саарах юу хэсэг дээрээ ингээд бяцлал хийгээд айгуу гоё төвлөрөөд ийм байдлаар ингээд нэлээд олон шинэлэг ийм зүрх сэтгэлийн боловсрол олгох ийм ажлуудыг явуулж байгаагаар онцлог байгаа. Тэгээ эцэг эхчүүд маань, хүүхдүүд маань ингээд яг нэг нэгнийгээ хүндэтгсэн, сургуулийн ч гэсэн ингээд бүгдээрээ хамтарч нэг зорилгын төлөө нэгдмэл ингээд үйл ажиллагаатай явж тэгээ өнөөдөр ингээд Эрдэнэ баяраа тэмдэглэж байгаад их таатай байна. Бүх хүмүүстэй талархал илэрхийлж байна. Уншиж сурах, бичиж сурах, бодож сурах амаргүй даваг өөртний хүсэл тэмүүлэл ачид багш нар эцэг их асран хамгаалагчдынхаа хамтын хичээл зүтгэл урам дэмждэг хайр халамжийн тусламжтайгаар даван туулж ийхүү эрх эрдмийн баяраа тгийлээ.